Ураг тусгаар Монгол улсыг харийн эзний мөнгөний боол болгож өөрийгөө Монгол банхар хэмээн итгүүлсэн түүнийг учир мэдэх хүмүүс төвд банхар гэдгийг нь мэднэ. Төвд банхар хизээч хотч нохоо болохгүй гэдгийг харин бид сайн мэднэ. Тэгээ өөрөөс чинь болвол улсууд эргээд бол хариуцлага нэх хэрэгтэй. Түүний сүүдэр туссан салбар бүр уналтанд орж Монголын өчигдөр өнөөдөр маргаашийг манан бүрхтгэ. Чадахгүй бол тэгээд одоо авах гамчааг авахулахад бэлэн байна. Тулга заскаас айжгаад чинь би баяр хүргэж байна. Мэдхгүйгээ мэддэггүй монголчуудын тархийг эх орончийн дүрээр барьж ядуурсан сэтгэлгээг нь худалдагдсан сэтгүүл зүгээр цатгах нь харийн эзэдтэй үнэнч уяаны нохоо гэдгээ баталдаг тэрхийн бай. Баттуулгын олноос тасарсан хүүхдүүд хар тамхи зодон цохооны хэрэг байнгут үлдэгэ. 2017 оны 1-р сарын 29-ний өдөр. Энэ өдөр жүжигчин Баатар хүүгийн хүү хүслэн хар тамхи татаж мансуурсан үедээ 12 давхраас үсэрч амь насаа хүнөөсөх хэрэг гарсан юм. Хэрэг Баттуулгын эхнэр Игтвягийн нэрээр бүртгэлтэй байдаг Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах Royal Castle хотны 9 өрөө байранд нь гарсан юм. Хэргийн объектод 20 орчим залуучууд байжээ. Тэд дандаа олонний танил нөлөө бүхий эцэгтэй 22-оос 27 насныхан байсны дотор экс ерөнхийлөгч Баттуулгын хамааралтай 4 хүүхэд байсан юм. Дуйланыг дарахаар шуурхай ажиллаж хэргийн газрын үндэслэг хийсэн бүртгэлээс бага охин номингийн нэрийг хасуулсан ч хүний амь хохирсон хэргийн газарт 27 настай намуун, 23 настай хүлэгт, 25 настай Исүнг гэх Баттуулгад хамааралтай 3 хүүхдээ яаж чадаагүй байтгаа. Улмаар талигаач залуу гадны нөлөөгүй амиа алдсан болгож хэвлэлүүдийг боломжоор цэвэрлэв. Гэвч 2017 оны 1-р сарын 29-ний шөнө гарсан хэргийн газарт нөлөө бүхий ар гэртэй хүмүүс байснаас сэтгүүлч одоогийн их хурлын гишүүн Мөнхбай Сулангийн хүү 22 настай Нямлхавгийн жомоохыг хинж анзаараагүй өнгөрсөн. оны 11-р сарын 20-оос 21-нд шилжих шөнө сэтгүүлч Лунтангийн болормаа гэртээ учир битүүлгээр амиа алдлаа. Сэтгүүлч Лунтангийн болормаа Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулж эдийн засаг эрен сурвалжлах чиглэлээр мэрэгшин бичиж байсан юм. Тэрбээр нас орохынхаа өмнөхөн хамгийн сүүлд их хуулийг хэлэлцэх хэтгэлийг энэ улсын хурал төрүүлэхгүй байна. 5 толгойн хаалттай хаалганы цаана гэсэн 2 нийтлэл бичиж хэвлүүлсэн байдаг. Хүндсэн сэдвүүдээрээ болормаа гсэн сэтгүүлчийн хувьд Баттуулгыг хоньны арьс нүмерсэн чон болохыг илчилж Женкод зуугдаж явсан нэгэн. Одоо сайдын өөрийнх нь компани байгаа юм л да чинь. Яг аль сайдыг Баттуулга сайдын Макканзи гэж компанид 15 сая доллар өгөөд тендергүйгээр шалгаруулад тэрнийх нь 2.5 сая долларын Баттуулга уурхай компанид авцаа гэж нэг юм ярьж. Болормаа агсны өвлийн шалтгааныг дагдсны ясны хугалтаас олж хүчтэй дөрвөлт үүснэ нь цус харваж шууд өхөлд хүргэсэн гэж шүүх хэмлэг тогтоосон байдгийг. Мянга 1997 он 17 Чингэлэг Спиртийн хэрэгээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байдаг. Хэргийн талаар нэвтрүүлэг хийсэн сэтгүүлчдийн баримт нотлохоо бүхий хуурцаг хулгайд алдагдан хэргийг илрүүлсэн цагдаа 27 хутгалуулж амиа алдав. Миний нөхөр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа албан өргөн гүйцэтгэж байгаа тоостон дээр айрнасаа ирсэн. Тухайн үед 17 тонн Чингэлэг Спирт гэж хувийн тусаар орж ирсэн Спиртийн хэргийг илрүүлснийхээ төлөө Тарнууны ерөнхий газар Араб хятад орж сарынхаа 54,000 төгрөгийн цалингаар сарнидж 8 хүүхдээ хувцлаад авч баярлж байсан боловч 6 сарын дараа амь насаа алдсан. Алтмаагийн Баттуулга Камикс компани байгуулж 17 лиценз авсны нэг нь төгрөг нуурын орд байсан. Тус ордыг 250 сая Америк доллараар хятадуудад зарсны дараа тус ордын 10%-ийг эзэмшдэг Батсөх ойлгомжгүй байдлаар амиа алдсан. Телевизийн найруулагч агсан Гоо Бадарчин хүү төгөлдөр бид Банкус санхүүгийн байранд хэсэг залуус зодуулж амиа алдсан байдгийг.
Бадарчин төгөлдрийг Баттулгын талаар маш их зүйл мэддэг учраас амиа алдсан гэж ярьдаг юм. Учир нь эцэг гоо Бадарчин 17 чиглэг спиртийн хэргийн мөрөөр мушгиж байсан найруулагч, сэтгүүлч байлаа. Хууль бусаар орж ирж эрхэм гишүүн бэлэг сайхны агуулгад хадгалагдаж байсан 17 чиглэг спирт газрын гаваар орсон мэт алга болсон. Энэ тухай хийсэн телевизийн нэвтрүүлгийг эфирт явахын өмнө утга тулгаж дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан. Замтээр хөгжлийн яамны газрын дарга Гомсрөнг, Тулсын яамны газрын дарга Махол зэрлэгээр зодож амийг нь хөнөв. Талигачийг Замтээврийн яамд богшсон олон ностой хэргийг илрүүлж, овоолго шороо болж үлдсэн төмөр замын олон сая Америк долларын талаар илтгэх хуудас бичиж байсныг яамныхан гэрчилдэг. Махол холбогдох хэргийг шүүхээс 11 удаа буцаасан ч 11 жилийн хорих ялаар шийтгсэн байна. Харамсалтай нь Махол гэх алуурчинд Женко Баттулга ерөнхийлөгчөөс буухасаа хэдхэн цагийн өмнө өршөөл үзүүлж суллаж байв. 2020 он Олимпийн аварга Тушинбаяр багын найз Улсын начин Инхбатыг Уш хонзонгийн сэтлэр амийг нь онц хэрцгийгээр хөнөөж шүүхээс 16 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Баттулгын хувьд төрснөөс дутуугүй дүү гэгдэх Тушинбаярт эрх мэдэл хөрөнгө санхүүгээр тусалж байсан ч одын хийрхэлд бие тоосон Тушинбаяр Женкогийн зуултанд орсон хэрэг. Ингээд Тушинбаярыг сүлдүүлэхийн тулд мөнхийн өрсөлдөгч Инхбатыг нь улсын аварга болгоно хэмээн Женко өөрийн биеэр дасгалжуулж өөрөө бэлтгэл хангагчаар нь 1 жил ажиллан тэр бүх үйлдэлийнхээ бичлэгийг Тушинбаярт харуулдаг байжээ. Эндээс Уш хонзон тээгдэж аимшиг татлаг гарсан байдаг. Бадарчин явсан газар балагтай Баттулгад зүтгэсэн хүн гэмт хэрэгтэн болдог нь гин биш зан. Баттулгын хувьд төрд хэрэгтэй ажил хийдэг хүнийг биш, ял даах чадвартай хүнийг ажилд авах ёстой гэж үздэг. Тэр дундаа Баттулгын эмэгтэй туслахууд бүгд шоронд хоригдож ялагдсан мөн хуулийн хоригтой одоо хүртэл шалгагдаж байна. 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч зохиолч Хулан төрийн эсрэг гэмт хэрэгтэн болж өдгөө ял идэлж байна. Үнэнч туслахуудын нэг байгалмаа Монголын ардчилсан холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан тэр Пирамид Орд компаниар хөгжлийн банкнаас зээл авахдаа Монголын ардчилсан холбооны газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон мэтээр Баттулгын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан нь тогтоогдож яллагдсан байдаг. Туслах төвшин жаргал сайн шанд ажил дүрийн цогцодор байх талбайн хэмжээг өөрчилж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хуурамч материал бүрдүүлэн хийн. Улсад онц хэмжээний хохирол учруулсан буюу 4.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгээр шалгагдан хоригдож байжээ. Халтмаагийн Баттулгын ойрын туслах Шарвын Эрдэнэтуяагийн төрсөн эгч Шарвын Нарантуяагийн данс руу 25 сая Америк доллар, 1.4 тэрбум төгрөгийн орлогын гүйлгээгээр 2011 оноос Монгол амьдарч байсан Сингапурын иргэн Билли Лим Симпауг шилжүүлсэн байдаг. Монгол Улсын ерөнхий прокурорын газарт гадаад харилцааны хилтэст ажиллагаа гэж бүртгүүлэн нийгмийн даатгал төлөөлж байсан отхон жаргал Моёлгөгч нь Баттулгын туслахаар олон жил ажилласан. Сэнийг телевизийн бэр төмөн гишгтэн компани хувьцаа эзэмшигч Шин төмөр замын хэргийг шалгах үеэр Америкийн нэгдсэн улс руу оргон зайлсан Чулуун хүүгийн Гамбаттай хамт офшор компаниар их хэмжээний мөнгө угаасан хэрэгээр шалгагдаж байсан юм. Эстон улс дахь Доминиканы бүгд найрамдах улсууд дахь монголчуудын оролцоотой офшор данснуудаар дамжуулсан мөнгө угаасан ажлыг зохион байгуулсан. Отхон жаргалд шууд хамаарал бүхий United Villas Machinery компани, Доминиканы офшорт бүртгэлтэй Blue State гэх мэтээр хэд хэдэн компаниуд бүртгэлтэй байдгаар нотлогдож байна. Баттулгын оролцоотой хөлгүү баяжхын нууц их сурвалж нь Шонхрын 8. Тэр монголчуудын дээд шүтэн Чингис хааны хөшөөг босгон гавьяага алдаршуулсны ард дээр их хааныхан шүтэн жигүүртнээр үр садыг нь устгах хар бодлогод сарууга дүрсэн этгээд юм. Шонхрын 8-чин хасаг авгаа нарын бүлэглэл улс төр хуулийнхны дунд авилгалыг аалзны тор мэдшүүлж тэрхээрээр хөлжиж чаджээ. Шонхор бол хос нэгэндээ үнэнч жигүүртэн хэдэн мянган бэрийг ажилгүй хосынхаа араас эрен нисж очдог жамтай. Биологийн энэ онцлогийг нь овжин харсан хар тамхины бүлэглэл Монголоос эм шонхор барьж, эр шонхрыг нь дагуулдаг байна. Эмээ дагаж утсан эрийг нь барьж аваад хар тамхины тээвэрлэгч болгодог байх юм. Энэ бүлэглэлийн сүлжээг машид нууцлан шалгаж байна. Атар сайхны Малайка түүний нөхөр Бат гэгч нь Баттулгын хувийн хамгаалтын албанд ажилладаг. Баттулгыг ерөнхийлөгчөөр ажиллаж явах хугацаанд Бат нь төрийн тусгай хамгаалтын албанд ажиллаж байв.
Тэгвэл Батын эхнэр Малайка, Маржангол гэгч хасаг эмэгтэйтэй хамтарсан бизнестэй нэгэн Арабын нэгдсэн Эмират улсын иргэншилтэй болсон Шонхрын 8-чин Маржангуулын Монгол дахь бизнесийг хариуцагч этгээд Женко Батулгатай хамааралтай этгээдүүд Шонхрын 8-ны ард байгааг тохиолдол гэхэд үнэмшилтэй босч үжигийн зохиолуулно. Нэгэн цаг үед 14-р далай ламд долларын суурга барьж мэхийн ясалсан сусагтан бол Халтмаагийн Батулга. Түүнд удамшил зүүн мэдээллийн хуваар өөрийн үндэс угсаатныг үл мөхөөх генийн код бий. Тиймийн тулд тэрээр төвдийн шашин соёлыг хадгалах, монголчсон бурхны шашныг дотроос нь хагалган бутаргах гэсэн урд хөршийн ашиг сонирхлыг дэмжин өдөөгч. Уламжлалт шашин боллоо өөрөмжсөн бурхны шашны сүсэгтнүүдийг шүгдэнч мөн биш гэх ангийн ялгарлалыг Халтмаагийн Батулга улс төрчлийг агнах сэдэв болтол нь өртсөн этгээд. Түүний далд ертөнцөөс хамаарал бүхий аюулгүй байдлыг яагаад Далай ламын их чойжин батлан даадаг вэ гэдгийг дор бүрний тунгаацгаая. Мөн мөнх тэнгэртэй залбир нүүдэлдэг Монгол үндэсний тэнгэр язгуурын бэлэгдлийг тэр яагаад улс төрийн арга мэх болгон ашиглаж байна гэдгийг язгууртай хүн бүр эргцүүлэх цаг болжээ. Бүх монголчуудын бүх тугийг тэр бадруулаагүй. Гагцхүү хөөрхийлөлтөө болж хүндрэлтний түүхээс арчигдан яваа төвдийн хил шашин соёлыг хамгаалан үлдээх газар нутагтай байлгахын төлөө тэр сүнсээ торгоодог дархлагдсан хулгайч. Сионизм хэмээх ойлголт христийн шашинд нэгэнтээ тогтсон бий. Энэ бол Иерусалимийн Сион уулын нэрийг бэлэглээ болгосон еврей үндэснийг төрлөх эх орон болох Израиль нэгтгэх оюун санааны их сэргэлтийн шашин улс төрийн бүлэгмийн нэршил. Тэгвэл яг ийм шашин улс төрийн бүлэгмийн дөөр амил хувилбарыг Батулга Монгол улсад толгойлон ажиллаж байна. Тусгаар тогтсон Монгол улсын бүрэн эрхийг гагцхүү язгуур эрх ашиг нь хангах зүйн хэрэгэ. Үүний хамгийн том баталгаа бол оршихуун амийг тээгч газар шороо түүний хэвлийн баялаг. Гэтэл Монгол үндэснийг оршихугаас нь бүрэн холдуулж газар нутагт нь эзэн харьяалалгүй гуйрамчдыг нутагшуулах гэсэн ирээдүйн ашиг сонирхолтой хөтлөгдөн яваа этгээдүүд бол Монгол хэмээх их үндэстэн дотор эдээшиж ядан яваа төвд угсааных нь. Өдгөө тэд улс төр гих хэлбэрээ өөрчилсөн чимээгүй дайнд ардыг алдцуулж байна. Улс төрөөр дамжин эрх мэдэд сандаалгахдаа дэлхийн хар зах дээр Монголын газар шороог арилжаалах эрх зүйн үндсийг эцэг хуулинд нь шингээж өгөв. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлтээр 6-гийн 2-т Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлээ, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн гэсэн заалтыг Батулгын санаачлагаар тусгаж өгсөн. Төрийн нийтийн өмч гэх томьёолол юуг илэрхийлж байна вэ? Тангууд ус сөнөөгийг өглөө бүхэн надад сануулж багтун хэмээсэн их хааны зарлиг сагсан үндэстэн билээ бид. Хар тангатын хараалт харах мэлмээгүй болтлоо сохорсон энэ улс үндэсний дотоодод төвд тангуудын үр удам хаан ад гих донгоор ардыг нь хорлож гүйцлээ. Бид Батулгаар олон жил цусаа шинжилүүлсэн. Одоо харин түүний цусыг үнрээр нь таньж сурах хэрсэн ухаан монголчуудад хэрэгтэй байна. (2008) оны парламентод гишүүнээр сонгогдсон ажиллаж эхэлсэн үеэсээ эхлэн төмөр замын царгийн хэрүүл хийж эхэлсэн Халтмаагийн Батулгын чингэлэг танкийн цувааны маргааныг 2014 оны засгийн газрын нэгэн тогтоолоор дуусгар болгосон. Гэвч тэр их үндэстэн доторх баг гарвалтны зовлогдоо баригдан байж шин төмөр замын бүтээн байгуулалтын 5-7 гашуун сухад зүүн баянгийн чиглэлийг ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд хариуцсан гүйцэтгэлсэн. Түүний зараалд тохоог нь түшиж хүрээсэн бохир цуснуудын төлөөлөл болох голомтын баясгалан хүчин зүтгэж, улмаар тэдний хамтын ажиллагааны үр дүнд хил орчмын төмөр замын царгийг хурш оронтой харилцан тохиролцож тогтоох тухай 2014 оны засгийн газрын тогтоолын агуулга зөрчигдөв. Баригдсан төмөр зам нь ямар ч ашиглалтгүй 2 хоног үдэж байна. Бүгд найрамдахтад ард улсын ганц мод бомбд нь газар зүйн хувьд өндөрлөг, гашин сухат бомбын зурвастай холбогдохын тулд гүүрэн гарц барихаас аргагүй нөхцөлийг голомтын баясгалан ярьсан байдаг. Ийм гацааны улмаас 5-7 гашуун сухатын төмөр зам Монгол улсын хилээс 3 км-ийн наан хүрээд зогссон. Батулгын төлөгдөөгүй үрийн жигсаалт төгрөгөөр 27.6 тэрбум Америк доллараар 326.2 сая. Харин компани байгуулан эдэж завьсан хөрөнгийн бүртгэл доллараар 283 сая 920 мянга бол төгрөгөөр 55.3 тэрбум болж байна.
Ийм л ханд цадаггүй шуналтай этгээд төрж шургалж гинэн итгэмтгий монголчуудын итгэлийг далимдуулан Монгол ялна гэх эх орончийн дүр эсгэж хэдэн үеэр нь шулж амьдарч байна. Ганц бид энэ бүхнийг шингээх аргагүй. Тэгвэл ёроолгүй хөврөх энэ мэт шунлын цаад үзүүрт Монголыг залгих гэсэн харийн эзэд байгаа гэдг нь тодорхой. Өргөн нуур энержи ордыг хятад эзэнтэй Ming King Waterworks Holding Limited компанид 250 сая Америк доллараар зарсан Баттулга 2011 оны 4-р сараас 12-р сарын 6-ны хооронд Монголын төмөр зам төрийн өмчит компани данснаас гадаад шилжүүлэхээр Халтмаагийн Баттулга, Цэндийн Инх туяа, Баасан доржийн Батцаяа, Чулуунхүүгийн Гамбат, Болдбаатарын Мөнх зулнаар бүгд найрамдахтад ард улсад төвтэй China Merchants Bank-аар McKinsey Consulting компани дансан 3.2 сая Америк доллар, Америк нэгдсэн улсад төвтэй Wachovia Bank-аар BNP Paribas Corporate and Investment компани дансанд 72,000 Америк доллар, Америк нэгдсэн улсад төвтэй JP Morgan Chase Bank-аар Pillsbury Windsor Show Pittman компани дансанд 548,000 Америк доллар буюу нийтдээ 3,820,000 Америк долларыг тус шилжүүлсэн байдаг. 2003 онд Монгол Улсын засгийн газраар баталгаа гаргуулж Солонгосын Daewoo болон LG корпорациас нийтдээ 125 сая Америк долларыг зээлж авсан ч эргүүлж төлөөгүй. Баттулга нь Махимпекс компаниараа жилийн 3% хүүтэй 16.5 тэрбум төгрөгийн зээл авсан ч уг мэдээлэл нь зээлийн баримтын архиваас устгагдсанаар алга болж зээлээ төлөөгүй завширсан. Цэвэр агаар сангаас утаагүй төлш үйлдвэрлэх нэрээр 1.2 сая Америк долларын татаас авсан ч нэг ширхэг төлж үйлдвэрлээгүй. Millhouse компаниар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2.2 тэрбум, мал хамгаалах сангаас 2 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргүүлж төлөөгүй. 2012-оос 2016 онд хэрэгжсэн үн тогтворжуулах хөтөлбөрөөс Халтмаагийн Баттулгын хамаарал бүхий компаниуд 200 сая Америк доллар зээлсэн ч найдваргүй зээлд хамруулан эргүүлж төлөөгүй. Мөн Баттулга хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж явах хугацаанд 7 тэрбумын санхүүгийн зөрчил илэрсэн ч төлөөгүй. Баттулга нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлэн компани байгуулж идэж зарсан хөрөнгийн бүртгэл доллараар 283 сая 920 мянган төгрөгөөр 55.3 тэрбум. Үүнд Улаанбаатарын цэвэр агаар сангаас 1 сая Америк доллар буюу 2.9 тэрбум төгрөг, үн тогтворжуулах хөтөлбөрөөс 16.5 тэрбумыг аваад эргэж төлөөгүй. Махимпексийн төрийн өмчийн хэсгийг хувьчлахад Эрдэнэт үйлдвэрээс Оросын улбаны улсад цахилгааны төлбөр төлөх ёстой байсан 3 сая Америк доллараар худалдаж авсан байдгийг. Тухайд улсын хурал Махимпексийн хувьчлалыг хууль бус гэж үзсэн боловч энэ асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхгүй авч үлдсэн байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн худалдаа авах ажиллагаагаар 7 тэрбум, сайн шандын аж үйлдвэрийн цогцлборын 4.3 тэрбум, төмөр замын дэр мод нийлүүлэх 4 тэрбум, Америкийн нэгдсэн улсын McKinsey компанид 5.6 сая Америк доллар шилжүүлсэн гашуун сухатын төмөр зам барих 18 сая Америк доллар буюу 37 тэрбум, Замтээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа хятадуудтай нууц гэрээ байгуулсан нь гарын үсгээр баригдаж, мөн McKinsey гэдэг компанийг тендергүүгээр сонгон 2.5 сая Америк долларын санхүүжилт бүхий төсөл ажлыг зөвлөх Гамбатын компанид өгсөн байдаг. Бүгд сэтгэхүүгээрээ харийг дэмжигч Халтмаагийн Баттулга Монгол гэж хашгирах тусам энэ улс орон урууданд оройтож байна. Монголыг монголоор намнах технологиг тэр хэрэгжүүлэгч түүнийг ялалсан олон хүмүүсийг бид хамтдаа ялалжээ. Харин Баттулгад хамааралтай энэ бүх гэмт үйлдэлийг Монгол улсын эрх ашигын үүднээс хэн шүүх вэ? Хулгайч хүнд үнэн чавир гэж үгүй. Харин худалч урагч чавир цаг ямагт дагалддаг. Дахин сануулхад төвд банхар хизээч хотч нохоо болохгүй гэдгийг бүү март.